Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. За өнөөдөр вакцинжуулалт ба дэлхийн өөрчлөлт гэсэн сэдвийн хүрээнд ярилцахаар манай Brain Talk DC podcast-ийн зочин хөтлөгчд болох Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн зулаа, Ховардын их сургуулийн эмийн химийн туслах профессор Гана, за World Wide Technology компани санхүү эрхэлсэн захирал Мөгийн нар маань ирсэн байна. 1796 онд Английн эмч Эдвард Женнер анх удаа салхин цэцэг өвчний эсрэг вакцины нээснээр вакцины түүх эхэлдэг. Үүнээс хойш бараг 100 жилийн дараа эрдэмтэн Луи Пастер вакцинжуулалтын гол зарчмыг томьёолж олон төрлийн вакцинууд бүтээгдэн сая хүмүүсийн амь насыг халдварт өвчнүүдээс хамгаалж ирсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр вакцинжуулалтаас өмнө салхин цэцэг өвчнөөр 300 сая хүн нас барж байсан бол 1980 он гэхэд вакцинжуулалтын үр дүнд салхин цэцэг өвчнөөс дэлхийн нийтээрээ ангижирсан байна. Вакцин гэхээр бас одоо миний судалгааны чиглэл рүү бас ингээд жоохон төгсдөг. Тэгээд Brain Talk DC podcast-ийн тархин болсон зочин хөтлөгч Ган Төмөр буюу Гана Солонгос Америкийн ихтэй сургуулиудад эрдэмтэн судлаач туслах профессороор ажиллахаас эхлээд Америкийн эмзүүн патентын эрх авах туршлагыг олон улсад нэвтрүүлж ирсэн тэрээр био анагаахын шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Brain Talk DC podcast-ийн зочин хөтлөгч маань одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Ховардын их сургуулийн эмзүүн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, эмийн химийн туслах профессороор ажилладаг. Зөвлөх эрдэмтний хуваар хувийн хвшилтүүдийг дэмждэг Гана докторийн сонирхол татам судалгаануудыг та чих дэвсэн сонсоорой. Тэгэхээр ерөнхийдөө бол вакцин бол ийм одоо зүйлүүд механизмын хувьд бол түрүүн би хэлсэн ерөөсөө хүнд дархлаа тогтоож өгöd одоо нөгөө ямар нэгэн байдлаар тэр вирусын гаралтай тухайн вирусын гаралтай зүйлийг урдчлаад хүнд хийгээд тариад өчгөр зэрэг хүний одоо дархлааны эсүүд мэдрээд таньдаг болоо тэрийг одоо ингээд нөгөө хадгалаад авчдаг гэсэн одоо ингээд одоо memory үүссэн тэгээ санах тэгэнгүүт гаднаас нөгөө яг жинхэнэ ороод ирэхээр зэрэг нөгөөх нь амьлаад одоо амьлна гэх юм уу тэр тэрний эсрэг одоо антибодинууд ялгараад тухайн вирусыг бактерийг устгадаг ерөнхий механизм ийм байна. Вакцин хөгжүүлнэ гэдэг нь болохоор яг л эмтэйжлэхэн хугацааны хувьд бол 10 жил дор хаяад зарцуулдаг. Судалгааны шат нь бол анх нөгөө зүгээр ингээд эм шиг discovery хийгээд дараа нь ахиад дэрийг амтан дээр туршаад хүн дээр туршихдаа 3 шаттайгаар туршаад ингээд одоо албан ёсоор Америкийн нэгдсэн улсын гэх юм бол FDA-ийн хүлээн зөвшөөрөөд ингээд одоо хэрэглэнэ ер нь бол ерөнхийдөө бол тэр механизм нь бол тэр замаараа л явна. Найрлага орцны хувьд бол янз анх бол зүгээр одоо нөгөө вирусыг авчрал тарьж байсан гэдэг түрүүн хэлсэн тийм үү. Тэгээд явандаа эн чинь шинжлэх ухаан хөгжөөд бас маш олон дэвшилтүүд гарч ирэнгүүт зөвхөн вирусын биш одоо өхүүлсэн вирусын хийдэг болсон бактерийн ч юм уу дараа нь тэр вирусных нь яг тодорхой хэсгийг аваад одоо тэр уурга гэж байгаа юм л гадаргуу дээр байдаг уургийг авангуудаа тэрийг өөр одоо бодиснуудтай холиод ингээд тарьдаг болсон. За ингээд одоо сүүлдээ бүр хөгжөөд энэ заавал одоо тэр вирусын хэсгийг авахгүйгээр одоо ковидын вакцин биш үү? Энэ бол mRNA гэдэг вакцин байгаа шүү дээ. Тэр нь болохоор юу гэхээр зүгээр л тэр тухайн вирусны генийн мэдээллийг аваад тэрэн дээр үндэслээд шинэ төрлийн тийм одоо синтетик RNA гаргаж ангуудаа тэрийг ингээд тариад тэр нь одоо тухайн вирусны эсрэг уургийг гаргадаг болсон гэх мэтчлэн ингээд бүр өндөр түвшинд хүрсэн л дээ одоо бол. Яг мэдээж дотор нь юу байна вэ гэхээр тийм төрлийн одоо уурга байна. Тэр нь бол одоо бас тэрийг дэмжиж өгдөг одоо вакциныг дэмжиж өгдөг тодорхой хэмжээний өөр молекулууд байна. Тэр нь ус байна. Одоо зөөгчд бас орж ирдэг. Одоо жишээ нь маш олон төрлийн вакцинууд бас одоо нэг өхүүлсэн вирусыг зөөгчөөр хэрэглэдэг байхгүй юу. Яг тэр нь юу гэхээр нөгөө вакцины молекулаа хамгаалж өгдөг тийм зүйл байгаа. Тиймэрхүү байдлаар одоо сүүлийн үед бол липид нанопартикл гэдэг
энэ ковид эсрэг вакцин дээр бол хэрэгжилж байгаа тэр зөөгч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2024 онд гаргасан мэдээ байна л да вакцины талаар. Тэгээ энэ дээр болохоор 207 улсад 88 төрлийн вакцин хэрэглэж байгаа юм байна одоо. За ингээд сүүлийн 50 жилийн дотор 150 сая хүний амийг бол аварсан гэсэн тоо баримт гарсан юм байна. Нөгөө вакцин хамгийн их хийлэгдэг одоо юу газар гэхэлэр Европын холбооны улсууд эдэм мен. Тэгээ хоёр дахь нь Америк ордог, гурав дахь нь зүүн өмнөд Азийн ордог. Зүүн даад чи ямар болсон? Одоо Солонгос, Япон нөгөө хөгжилтэй Тайван эднэргээд ороод ирэхээр тэгдэг гин. Brain Talk DC podcast-ийн тэтгэн болсон зочин хөтлөгч Бадсул буюу Зулаа. Жинхэнэ органик Монгол үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн буюу зөвхөн Монгол эзэмшсэн боловсрол мэдлэгээрээ Дэлхийн банк олон улсын валютын санд өргөдөн ажиллаж Монгол хүний оюуны цар чадамжийг гайхшруулж яваа бүсгүй. Монгол залуусын нийгэмдэх эерэг оролцоог нэмэгдүүлж хүчирхэг хараат бус нийгмийн төлөө хамтдаа ярилцаж шийдэл төрхийг Зулаа чухалчилдаг. Тиймдээч тэр залуучуудын хүч чадал цаг хугацаа итгэлийг зөв зарцуулж ашиглаж байхыг уриалахаар Brain Talk DC podcast-ийн ширээнд дүргэлээ. Залуугийн төлөөдөд гэдэг утгаараа тэр яхарахгүй Brain Talk DC podcast-ийн тэтгэл болон гялалзаж байна. Вакцин хийлэгдэггүй орнууд гэсэн чинь Хойд Солонгос, Папуа Нью Гинеа, Сомали, Төв Африкийн бүгд найрамдах улс, Судан гэдэг энэ орнууд ер нь вакцин амар муу хийгддэг, ер нь баг хийгддэггүй гинэ. Тэс бусад бүх орнуудад бол ерөнхийдөө нөгөө вакцин ингээ хийлгээ явчихдаг. Одоо вакцинаас чинь болоод ингээд нөгөө эрүүл мэндийн салбарт амар мөнгө хэмнээд шүү тий. Хүмүүс одоо канцер тусахгүй ч гэдэг юм уу, ханаад хүрхгүй ч гэдэг ч юм уу, одоо ингээд урдчлан сэргийлээд ингээд байгаа. Тэгээд нэг 10 жил бол нэг ойролцоогоор 1.4 их $80 хэмнэдэг. Brain Talk DC podcast-ийн судсан болсон зочин хөтлөгч Мөнхнийн буюу Мөги Georgetown Эрдэнийн дуу сонсож улмаар Харвардын их сургуулийг санхүүгийн мастраад үргэсэн түүний ажлын гараа олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эхэлжээ. News Corporation-ийн охин компани ахлах менежер улмаар Америк нэгдсэн улсын төрийн байгууллагын 10 хүртэлх тэрбум Америк долларын хөрөнгийг удирдан залж санхүүгийн бүхэл хариуцлагыг нуруунд дээрээ үрж ирсэн туршлагатай. Үнний төлөө үс бодлоо нээлттэйгээр жиргэж ирсэн Мөгийн маань олон 10,000 дагагчтай сошиалын од түүнд яриаггүй хөндөөгүй сэдв үлдээгүй гэмээр асуудал бүхний зангилааг эрж хайж ухаан бодлоо уралдуулж байдаг. Мэдлэгийн уурхай мэдрэмжийн туйл болсон Мөгийн сошиалын ертөнцөөр хамтдаа аялцгаая. Тэгэхээр судалгаа хөгжүүлэлтэнд бараг 20 жил зарцуулдаг. Яг нөгөө ийм үйлдвэрлэдэг шиг зарцуулдаг гэсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ одоо нөгөө сая ковидын үеэр ковидыг эсрэг вакцин гаргалаа. Тэгээд тэр вакциныг тойрсон бас сайн муу мэдээлүүд их гарсан байдаг л да тий. Энэ чинь яг албан ёсоор вакцин болоод гарахтаа бол нэг жил гарсан болсон баг. Энэ бол их онцгой тохиолдол л да. Яагаад гэх юм бол нэгдүгээрт бол технологийн хувьд бол өндөр түвшинд хүрсэн байсан дөрөв хэлсэн. Тэр RNA гараад ирчихсэн байсан. За хоёрдугаарт бол RNA байгаа тохиолдолд бол заавал тэрийг одоо өвчтнийх нь хэсгийг аваад ч юм уу тэг шаардлагагүй шүү дээ. Лабораторид гаргаж аваад тэрийг шууд ингээ явуулчихна. Тийм учраас маш богино хугацаанд одоо анхны шат нь бол сарын дотор бараг гаргаад ирчихсэн гэсэн үг. Тэгэнгүүтээ тэрийг одоо амтан дээр торшин, хүн дээрээ торшдгаараа торшин. Шат нь бол яг ижлэгэн. Гэхдээ тухайн үед яасан гэхээр нөгөө дэлхийн хэмжээгээр ковидоор өвчсөн хүний тоо айгүй их байсан. Тийм учраас зэрэг нөгөө хүмүүс дээрээ туршаад ингээд явчихаар зэрэг цаг хугацаа хэмжсэн байхгүй. Бүх хүчээ бол тэрэн дээр төвлөрүүлж байсан. Дэлхийн бүх газрууд бол яг нэг зүйл дээр төвлөрч байсан учраас маш богино хугацааны дотор бол гаргаж чадсан. Айгүй олон орнууд үйлдвэрлэсэн шүү дээ. Тэгээ манай монголчууд нөгөө хятадын вакциныг хийлгээд одоо нөгөө сүүлийн үед зүрх судасны өвчнөөр залуучууд маань маш их амь насаа алдж байна гэсэн мэдээлэл байгаад идэг шүү дээ. Тэгэхээр одоо ийм хурдан хугацаанд хөгжүүлсэн вакциндаа байгаад энэ өрсөл одоо яг юунда байд юм болоо би айгүй гайхаад байгаа байхгүй юу. Орон орноор нь бүр ингээд хятадынх муу Америкийнх сайн энтергээд бүр ингээд яриад байгаа байхгүй юу. Тий. Яг нь вакцин дотор ковид эсрэг вакцин чих олон төрөл гарсан. За би түрүү хэлсэн тэр зөвхөн одоо нөгөө вирусын хүлээд тэгээд одоо хэрэглэсэн ч юм байна. За вирусны зөөгч хэрэглээ тэрэн дотор нөгөө уурга хийгээд ингээд хийсэн тохиолдолч байна. Мөн одоо зүгээр одоо нөгөө түрүү хэлсэн RNA-г хэрэглээд вакцин гаргасан одоо энэ Moderna тэгээд Pfizer энэ вакцинууд байна. За мөн одоо зөвхөн уургаар нь ингээд нанопартикл хийж аваад хийсэн энэ ойрхон Novavax үлээ тэднүүсийн хийсэн вакцинууд ч байна. Тэгэхээр мэдээж одоо жишээ нь хэдэн тэрбум хүн
бараг вакцин хийлгэсэн байхгүй. Энэ дундаас чинь одоо жишээ нь 0.100-ны хэдэн хувийн ч юм уу side effect байж таарна үстэй энэ чинь. Тэгэхээр яг тэрний тохиолдлоос хамаарат тиймэрхүү одоо жишээ нь цус судасны хатуурал ч юм уу ямар нэгэн одоо side effect-үүд бол гарсан тохиолдол байдığım байлээ. Тэр бол байхгүй гэж бол байхгүй. Гэхдээ тэр нь ямар тохиолдол гарч ийн гэхээр одоо ямар нэгэн байдлаар өөрөө суур тиймэрхүү өвчтөө те ямар нэгэн асуудалтай тохиолдолд тэр тохиолдлууд гарах магадлал их өндөр байсан. Тэгээд тэрийг яаж сэргийлжсэн бэ гэхээр одоо вакцин хийлгэснийхаа дараа тухайн хүн одоо өвчнийхээ түүхийг мэдчихсэн бол им өгдөг сэргийлж өгдөг тохиолдлууд им одоо жишээ нь аспирин гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тэр одоо цусын хэмжилж өгөх тийм ийм зүйлүүд бол байсан. Яг нь тэрийг мэдэхгүй тохиолдол гараад зарим нэг хүмүүс нь тэрэнд нь одоо өртөөд нас барах тохиолдол бол зөндөө одоо Солонгост бол зөндөө тохиолдлууд гарч илсэн. Гэтэ бол энэ бол маш бага хэмжээтэй. Өнгөрсөн 7 хоногт Mark Zuckerberg шүү дээ, Facebook-ийн тэр чин Joe Rogan-тай YouTube дээр ярилцлага хийгээд тавьчих. За. Тэгсэн чинь тэр ярилцлаганда Biden administration Facebook-ыг ингээд амар хянд цагдаад одоо ялангуяа одоо ингээд вакцины талаарх мэдээлэл л шүү дээ, тий. Энийг одоо ийм юм тавих юм бол хян энийг битгий цааш нь явуул гэд бүр дандаа тэгдэг байсан гэнэ. Тэгээ өөрөө яг Mark Zuckerberg энийг ингээд гаргаж хэлж байгаа санаа нь болохоор ингээд Америк хүмүүсийн хувьд нэг First Amendment шүү дээ. Тэг хүний ярих, хэлэх, эрх тэр нь одоо ингээд манай засгийн газраас хаагдж байна. Манай компаниар дамжуулаад ингээд одоо Facebook-ын хэрэглэгчид ингээд бүгд ганцхан Америкийн засгийн газар бусад бүх засгийн газар гэж. Тэгэхээр манай монголчууд бүр долоо манай монголд бас Facebook гэж манай засгийн газар бас хэмдэг юм байл шүү дээ. Тэгэхээр ч одоо ингээд эднэр ингэж байгаа бол манай монголчин бүр долоон дор байгаа зү. Тэгэхээр зэрэг бид нар одоо хэрвээ ялангуяа манай монгол шиг фэйсбүүкээр дамжуулж мэдээлэл авч тэрэндээ итгэдэг хүмүүс одоо нөгөө худлаа юм чинь үнэн гутлаа өмсөж яхад худлаа дэлхийг хит тойроод иргэд ирдэг үлээ. Тэр чинь л одоо яг болох гэдэг байгаа байхгүй. Харин энэ аюу амар байхгүй. Яа тэгэхээр манай Монголд одоо жишээлхэд ингээд нөгөө нэг зүрхээр нас орчлаа, судасны хатуурлаар ингээд явшлаа. Ерөөсөл ковидын вакцин хийлгэснээс хойш л ийм болцсон гэж яриад байгаа байхгүй. Тэгээ яг үнэндээ би л хизээч тоо хараагүй. Яг тэдэн хүн ковидын вакцин яг хийлгээд тэрнтэй ингээ холбоотойгоор зүрхэн зогссон бэлээ. Судас нь ингээ хатураад ингэсэн бэлээ. Эсвэл тэр хүн мартамхай болцсон бэлээ гэдэг тэр статистик тоо ердөөсөө байхгүй. Тэгээд яг одоо за юу би бүр сая хайгаад үзсэн. Тим нэг ч тоо гарч ирэхгүй байлээ монголоор. Тэгэнгүүт Facebook дээр болохоор тэр чинь бүр ингээ зүгээр хоол ус шиг ингэж нөгөө нэг оволцож байгаа байхгүй. Гэтэл яг тэрний дээр баталгаа нь өөр хаана байгаа. Хаанаас яаж гаргаад ирсэн юмэр. Айгуу сонин энэ хүн яг ковидын вакцинаас болоод бүгциймаа гэсэн юм байхгүй. Тэгэхээр чинь айгуу хэцүү шүү дээ тийм үстэй тий. 20 жилийн өмнө 30 жилийн өмнө за одоо бүр 230 жилийн өмнө одоо анх вакциныг ингэж гаргаж ирж яхад чинь ямар ч одоо тэр технологи нэ тэр байхгүй одоо вакциныг гаргаад туршаад ингэж үнэхээр 20 30 40 50 жил шаардлагаас өөр аргагүй болдог байсан байж тий. Гэтэл өнөөдөр ялангуяа Америк нэгдсэн улс бол технологиор ялж явах дэлхийд тэргүүлж байгаа тийм үү. Тэгээд тийм болохоор зэрэг энэ орнуудад бол одоо вакцин ч юм уу одоо ямар нэгэн бүтээгдэхүүн гарч ирэхдээ өмнөх шиг одоо ямар ч байсан бид нар ингээл 40 50 жил тэрийг хараал суугаал за тэр хулганы өгөх нүг үе юм ингээл шигтээ суухад болчихсон. Бид нар мэдгүй юм бол хамгийн гол нь хит яриад байгаа. Харин тэгээ мэдгүй юм ингээ хит их ярьж байгаа учраас одоо жишээлхэд ингээ нэг буруу талаас нь амар ярьж штеп. Бас айгүй их олон хүмүүс би хүүхдээ вакцин хийлгэхгүй те надад манай хүүхдэд шаардлагагүй. Одоо сая ингээ цалхин цэцэг гэд ингээ ярьж байна. Тэгээд тэгэхэд чинь бол одоо ингээ байхгүй болсон өвчний вакциныг би хүүхдээ илгээд иж яах юм бэ ч гэдэг юм ингээ нөгөө айгүй олон тийм талаас энэ хүмүүс ч бас эсэргүүцэл ингээд гаргаж ирж байна л да тий. Гэтэ ер нь яаж ч чадсан яахаараа вакцин хүнийг юм марталдаг болддог вэ гэдэг тэр логикийг хүн яаж гаргаж ирээд байгааг би ерөөсөө ойлгохгүй юм. Зарим вакцинууд шаардлагатай байж болно, зарим вакцинууд шаардлагагүй байж магадгүй шээ. Би туберкулозоос сүрээгийн вакцин. Сүрээгийн вакцинууд манай монголчууд хийлгдэг. Би Америкууд хийлгдэггүй гэдгийг би мэддэггүй байсан байхгүй юу? Америкт иртлээ. Би энд ингээд их сургуульд орсон чинь надаас нөгөө вакцинууд аваад тэгээд тэр дунд нь сүрээгийн вакцин орж таарад биш ээ сүрээгийн тест орж таарад тэгсэн чинь сүрээгийн тестээр намайг сүрээтэйгээд гараад ирэхгүй юу. Тэгээ би ингээд байжсэн чинь нэг өдөрс ингээд уцас хураал гэсэн чинь оос нэрэ чи өрөөндөө байна уу гэсэн чинь байна гэсэн чинь наанасаа гарч болохгүй би health center-с ирж энэ ингээд амар ингээд 70 мэрэл ингээд би бүр ингээд амар гахал ингээд суужсэн чинь баг өмсөн багийн орд ирсэн. Тэгэл бүр ингээд амар гахал гэсэн чинь чи яста ингээд туберкулозтой гарсан те сүрээтэй гарсан одоо чамаа ингээд дахиж юу яа машин суулгаад одоо ингээд
өөр даунтаун руу бүр эмдгүүр авч чамд X-рэд харуулна гэдэг намайг. Тэгээд намайг ингээд аваа явдаг аахгүй. X-рэнд харууллаа. Хариу нь гарч ирсэн чинь намайг зүгээр гэж гарч ирж байгаа аахгүй. Тэгсэн чинь маргааш нь нөгөө эмч их сургуулийн маань эмч надад хэлж байгаа. Мөгөө чи юутай байсан биш үү? Сүрээгийн вакцины хийлгсэн биш үү гэж байгаа аахгүй надад. Тэгсэн чинь сүрээгийн вакцины хийлгсэн хүмүүс чинь тест өгөхөр сүрээтэй гарч ирдэг юм шүү дээ. Тэгээд би тэрийг мдээгүй. Эмчтэй би хэлээгүй хамгийн гол нь тэрийг би сүрээгийн вакцины хийлгсэн шүү гэж хэлээгүй. Америкууд чинь сүрээгийн вакцины хийлгдэггүй юм байна. Тэгээ нөгөөдөл чинь бас мдээгүй. Тэгэж би анх удаага энэ чинь зарим вакциныг зарим улсад хийлгдэг юм байна. Эдгээр чинь хийлгэх шаардлагагүй юм байна. Гэтэ бид нар бол та нарт ингээ баярлах хэрэгтэй байна шүү дээ. Яа тэгэхээр би сүүлд бас ингээд нөгөө ногоон карт авах гээд ингээд явахад эрүүл мэндийн үзлэгт оролдсон шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд нөгөө бүх вакцины бичгүүдийг авч байгаа байхгүй. Тэг ингээд аваад яасны мэдээж ингээд нөгөө нэг энэ вакцин байна уу тэр вакцин байна бас л ингээд нөгөө бүтэн ингэж болоогүй байсан учраас бүгднийг ингэж харчаад хэрвээ нөгөө Америкт ингээ хийгддэг мөртлөөс өөр газарт хийгддэггүй ч юм уу вакцинууд бол мэдээж нэмж хийж байгаа юм тий. Гэхдээ нөгөө нэг одоо ингээд яг хийгдэх хэвээр мөртлөө одоо өөр улсууд ч гэсэн хийгддэг байсан вакцинуудыг зүгээр тусны шинжилгээгээр аваад үзчихдэг юм л дээ. Тэнгүүтээ тэр эмч бол нөө сүрээгийн тест ингээ хийгээд яг гарн дээр тэр чинь нөгөө юм томроод гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүд эмч нар бол одоо айгүй сайн мэддэг болцсон. За тэр орны хүмүүсээс угаасаа юм илэрх нь ойлгомжтой. Зүгээр ингээ баталгаажуулж авнаа л гэл баталгаажуулаад аваад идэв. Одоо бид нар ингээ Монголд яж хацч чинь хөөхөд ахад ийм вакцин хийлгэх ёстой гэдэг одоо цаанаас нь ингээд заавартай байдаг шүү дээ тий. Тэгвэл Америкт бас тэр яг тогтолцоо нь яг ямар хөө байт юм бол вакцинжуулалтыг бол federal government-ийн хууль гэж байдаг юм байна шүү дээ. Тэр хууль ганцхан байгаа хууль тэр цагаачлалын хуулинд л орсон байдаг юм билээ. Заавал federal government цагаачдыг ногоон карт авахт нь вакцинцсан байх хэвээр. Ерөөсөө ганц орсон federal government-ийн хууль нь л тэр. Энд чинь нөгөө эрхчлөө хүний нөгөө эрхчлөөнд заавал бас тэгж халдаж болохгүйгээд одоо за хүүхэд гаргалаа гэл тэгэнгүүт гэхдээ ер нь бол ингээ бүх хүмүүс яг ингээ баг яг хийлгэх ёстой юм шүү те. Энэ нь бол танаа хүүхдэд ийм ач холбогдолтой та нар ч гэсэн ийм ач холбогдолтой хүн хүүхдээ хамгаалж байгаа ш ингээ нөгөө эргэн тойрныхоо бүх хүмүүсийг нийтээр нь хамгаалж байгаа юм шүү гэдгийг ойлгуулж хэлээд тэгээ шууд төрөнгөт нь энийг хийчихвээ шууд ингээд ерөнхийдөө хийгээд амар олон юм биш. Тэмдэглэгээ хийгээ явцдаг. Тэгэл ордог. Америкт болохоор одоо Америк чинь 330 сая хүн амтаа 339 сая хүн амтаалсан гэж сая 2023 оны тооцоогоор гарсан гинэ. Тэрний 83% нь бол вакцин хийлгдэг гэж байна. Хүүхдүүдтэй ч тэр өөрсдөө ч тэр 83%. Тэрний 83%-аас 71% нь бол ерөөсө бүх вакциныг хийлгэсэн байдаг гинэ. Тэр үлдсэн 13% гэж байна. 13% нь бол яг насандаа ингээд 1-2-ыг ч юм уу хийлгэсэн эсвэл одоо ингээд нөгөө нэг яг хийлгэл гэснийг хийлгээ явдаг болохоос нэмэлтээр ингээд хийлгдэггүй гинэ. Тэгээд ингээд энэ вакцины бас энэ хийлгэлт чих сонин ийм нөгөө боловсролын төвшөнтэй айгүй их ингэж холбогдож ирдэгтэй тэр нөгөө ирдэг юм байна шүү дээ. Боловсролын төвшин дээшлэх тусмаа хийлгээд явцдаг, боловсролын төвшин доошлох тусмаа зарим нь алгасаад ч юм ингээ явцдаг. Тэнгүүтээ одоо тэр хийлгээгүй байгаа ихэнх хувь нь цаачтаасаа одоо нөгөө нэгдүгээр үеийн цагаач ч юм уу те хоёрдугаар үеийн цагаачтаас байгаа болохоос яг одоо ингээд нөгөө олон жил Америкт амьдарсан хүмүүсийн хувьд бол тэрийг ерөнхийдөө хийлгээд идэг гинэ. Шин төрсэн хүүхдүүд гэж шүү дээ. Жилд одоо хэдэн сая хүүхдүүд байгаа. 6 сар хүртэл баг 10-аад вакцин хийлгээд байгаа юм. Одоо тэгээд 83% за вакцин хийлгэчлээ гэж бодож байгаа Америкт. Америкт 6 сар хүртэл 10 орчим вакцин. 6 сар хүртэл баг 9-өөс 10-аад вакцин хийлгээд байгаа юм шиг хүүхдүүд чинь. 20 нас хүртэл 50 төрлийн вакцин хийлгээд. Давцсан тун. Тий, давцсан тунгуудаараа харин тэгэхээр чинь амар л олон вакцин байгаа үстэй 6 сартай хүүхд ч одоо 10-аад вакцин хийлгэчихэд нэг удаа 6 вакцин хийх боломжтой юм лээ. Шот гэсэн нэг удаа. Тэгээ бодохоор бол ер нь бол 20 нас хүртэл нэг 50 удаагийн хатгал вакцин хийлгдэг. Тэр жил болгон хүртэл нөгөө нэг одоо монголоор юу юм томууны вакцин хийж байгаа шүү дээ. Тий. Тэгэл одоо ч ковидын вакцин нэмж орж ирж байна. Дээрээс нь бас нөгөө нэг юу хийдэг шүү дээ. Илэгний AB тэр нөгөө вирусны вакцинуудыг чинь 3 жилд нэг удаачлуу бас хийдэг. Тэр нөгөө tetanus гэд бас юм нөгөө нэг шархалж идэлхээс ядагт нь 10 жилд нэг удаа. Жирэмсэн бол бүр заавал ячиж идэг. Тэр нөгөө pertussis гэд нөгөө хүүхэд одоо жирэмсэн эмэгтэй хүнд бол нөгөө хүүхэд гараад тэр хөл ханиалга гэдэг өвчин тусах юм бол амьд нь халгаатай байдаг гэд нөгөө гидсэнд ахт нь ээжд нь хийчихдэг.
тий. Айгүй өвчтэй тий энэ бүр айгүй хөвгддөг хамгийн хөвгддөг вакцин тэр хийгддэг шүү. Тэгэхээр яг Америкт яг манахаас олон вакцин хийж ах шиг байна. Ер нь бол яг энэ нь бол яг нэгдүгээрт бол Америкч харьцангуй нөгөө байгальд ойрхон ч гэдэг юм уу хамаа намаагүй гадаад дотор их явдаг учраас нэгдүгээр тэгж байгаа. Хоёрдугаарт бол мэдээж эднийх чинь вакцин мангар их байгаа штэ хөгжүүлсэн вакцинууд их байгаа учраас тэр вакцины хэрэглэх шаардлагатай бол дотооддоо хөгжүүлдэг бид нар вакцина. Тийм штэ. Вакцина дотооддоо өөртөө хөгжүүлнэ. Шаардлагатай учраас л хийж байгаа юм л да. Тэгээ яг манайх дутуу байна гэдэг нь болохоор нэгдүгээрт бол яг боломжгүй учраас зарим нь авч хийж чадахгүй байгаа. Хоёрдугаарт бол тэр төрлийн өвчин нь бол байдаг байж магадгүй. Зарим одоо Америкт байдаг илэрдэг өвчнүүд бол манад илэрхгүй байх шин. Нэг юм асууя да. Би хардад амар олон жилийн өмнө нэг юм уншижсэн байхгүй юу? Манай монголчууд шүү дээ те. Ингээд төрхөөсөө эхлээд одоо шорон моротой зуралдаж ч юм уу ингээд юмд өвчнөд одоо илүү иммун байдаг гинэ. Одоо ингээд байгалийн тархлаа илүү суудсан. Гэтэл Америкууд ч ингээд амар цэвэрхэн өсчөөд тийм одоо байгалийн тархлаа айгуу багтаа. Тэгээ тийм болохоор одоо ямар нэг ингээд гадны ингээд одоо экспоз болно шүү дээ. Одоо ямар нэгэн ямар ингээд ороход Америкууд илүү их өвчин тусах нь илүү их байдаг. Тийм болохоор зэрэг Америкууд ч юм уу Япончууд ч юм одоо энэ цэвэрхүү оронд төрсэн хүмүүсийг илүү их вакцинжуулах шаардлагатай. Одоо бид нар энэ HPV гээл одоо өстө бөө нөгөө нэг асуудал дагуулаад ингээл яригдж байгаа те тэр нөгөө умаа хорт хавдар эсрэг одоо вакцин гээл ингээл хүний папиллома вирус гэдэг. Тэгтэл тэр вирус ч юм болохоор баг хүн болгонд байгаа аахгүй тийм үстэй ямар нэгэн хэлбэрээр байж л үү гарч исэн бол хомхоод болоод исэн бол ч гэдэг юм тэр вирус ч явж л байгаа аахгүй. Тэгэхээр уг нь бол тэрнээс үр хүүхдээ хамгаалаад ингээд хийлгэж авах юм бол магадгүй хичнээн хүний амийг аврахыг одоо бид нар мэдгүй. Тэр вакцин болохоор яг вирусын эсрэг хамгаалах вакцин шүү дээ. Ер нь бол шинээр гарч ирсэн вакцин биш баг. 2006 онд Америкт гаргасан байна. Merck гэдэг компани Gardasil гэдэг байгаа байхгүй. Ахэл нөгөөх нь болохоор GSK гэдэг компани Cervarix гэдэг 2009 онд хоёр вакцин байгаа юм билээ Америкт. Тэгэхээр энийг бол хийдэг. Нийт бол яг хүн амынхаа хүүхдүүд ялангуяа 10-аас 12 настай 11-аас 12 насны орчим байгаа хүүхдүүдэд анх хийдэг. 2 3 удаа хийд юм байна. Энэ вирус ч өөр яг гол дамждаг зам нь болохоор бэлгийн замаар дамждаг вирус байгаа. Тэгэхээр энэ бол цаашлаад явахаар ялангуяа одоо энэ маш олон төрлийн хавдар үүсгдэг учраас энэ маш ноцтой гэж үзээд энийг бол заавал хийдэг юм байна. Тэгэхээр энийг бол зөвхөн Америкгүй бус орнууд маш хийдэг. Одоо Солонгост бол манай хүүхдүүд хийлгэжлээсэн. Тий. Тэгээд энд ч гэсэн ялгаа байхгүй. Ингээд ер нь бол хаасаагүй бүгд одоо ялангуяа хөгжсөн улсууд бол мэддэг учраас бүгдээрээ хийлгдэг. Нэг доос нь би хэрэг буруу арга бол нэгдсэн үндэсний байгууллагын сайтн дээр $290 нэг доос. Тэгэхээр тийм үнэтэй биш байгаа аахгүй нөгөө монголчууд яриад байгаа шиг бүр тийм хичнээн саяын биш. Гэтэ зарим вакцинууд чинь хоёр өөр үнээр эдгээр чинь зардаг юм байл шүү дээ. Хөгжсөн орнуудад нэг, ядуу буруу орнуудад өөр үнээр зардаг. Ягаад тэгэхээр нэг R&D-гийнхаа юу шүү дээ те. Вакцин хөгжүүлэлтийнхаа өртгийг хөгжсөн орнуудад тогтчихдаг юм байна. 2020 оны CDC дээр гарсан мэдээг ингээд аваад үзэх юм бол энэ вакциныг хийлгэснээр тэр нөгөө cervical cancer гэдэг байгаа шүү дээ. Тэр мөн үзүний хавд хавдраас 90% хамгаалж чадсан гэж мэдээ гарсан байна. Гэтэ энэ вакцин бас айгуу sorry. Энэ вакцин гэхдээ амар их бас эдийн засгийн ч гэсэн ач холбогдолтой юм байна гэж бодсон. Тийм шүү. Эрүүл мэндийн салбар. Жишээлбэл би 2008 онд хийлгэсэн. Тэгэнгүүт тэрийг хийлгчингүүт нөгөө нэг ингээд жил болгоны үзлэг байна штэ тий. Тэр чин жил болгоо одоо үзүүлэх хэрэггүй 5 жилд нэг удаа. Эсвэл одоо 40 гараад үзүүлээрэ гэдэг тийм нөгөө нэг одоо зүгээр шинжилгээ хүртэл хийхтэй зайн ингээ холдоод надад ч гэсэн тэр чинь амар айтаахан байгаа байхгүй тий жил болгоо очоод урьдчилан сэргийлэх үзлэгт ороод тэрний нөгөө шинжилгээ хийлгээд ингэж явж яснаас нөгөө тий 5 жил одоо бүр 40 45 хүрээд нэг ирүүл ирдэ гэдэг юмтай болчихлоор чинь хүндээ ч гэсэн аюу амар тэр чинь эдийн засгийн хувьдаа ч гэсэндээ маш их юу гэж байгаа байхгүй мэдээж дээр нь хорт хавдраас тий хорт хавдраас ингээ урьдчилан сэргийлээд тэрийгээ өөрөө бүр ингээ мэдрээд ингээ явж байгаа чинь одоо тэрнээс илүү сайхан юм гэж үрнэ. Тэгэхгүй те тийм сэтгэлийн амар амгалан гэхэрч гоё байхгүй те. Ингээ хүмүүс одоо за вакцин эсэргүүцдэг ихэнх хүмүүс бол тэгдэг ингээ дандаа баталгаа нэхэддэг те.
анагаахын шинжилгээ ухаанд одоо за энэ бол 100% баталгаатай ингэх юм бол чи ингээд тэгчний ингэсэн ямар ч эмч ямар ч анагаахын ингэн хизээч хинч 100% баталгаа өгөхгүй шүү. Та нарын уусан бүх эм дээр чинь side effect байгаа. За энийг уух юм бол тэгнэ тэгж болно ингэж болно. Ингээд бүх юм дандаа бичээстэй байдаг. Бид нар анагаахын шинжилгээ ухаанаас хизээч бид нар 100% баталгаа аавна гэж хаанч авахгүй. Одоо манай Монголын заримдаа ингээд лайв хийж байгаа хүмүүс баталгаагаа хаанаас авах одоо тэрэн шиг тэнэг юм байна гэж хизээч явах. Тэрэн доорноо нэг жоохон өөрчлөн жоохон боловсрал олсон дээрсээ бид нар яг ер нь бол вакцин гэдэг чинь эсвэл эм гэдэг чинь зүгээр нэг иддэг хүнс бол биш байхгүй. Тэрийг хийгээд хүнд хэрэгэлцсэн байна баталгаатай нөгөө аппрув хийгээд байна гэж одоо бичигдсэн л байх юм бол ямар нэгэн байдлаар хүний туршилтууд хийгдсэн 3 шаттайгаа хийгдсэн тэр аль улсад байх нь хамаа байхгүй. Хийгдсэн хүнд ямар нэгэн байдлаар ашиглах хэрэглэх боломжтой гэдэг нь батлагдсан байна гэсэн үг. Яг эмнэлгийн шуумаар албан ёсоор авчираад хийж байгаа зүйлүүд бол яалтчгүй баталгаатай зүйлүүд бол байх хэрэгтэй гэж бол бодож байна. Тэгэхээр мэдээж одоо засгийн газар хяналт бол засгийн газар юм эрүүл мэндийн байгууллагын тий хяналт бол стандартны хяналт шалгалт бол вакцин дээр яалтч байхгүй хэрэгтэй байна. Одоо тэр 40-50 стандартын вакцин байдаг юм байна. За тэгэхээр дээр нь одоо Африкт амьдардаг бол одоо тэр мөрийг нэмэх юм бол бараг 100-аад вакцин байдаг. Мэдээж бид нар одоо тэр 100 вакцин хийлгэнэ гэж байхгүй тий. Стандартны одоо тэр хэдэн вакцин байдаг юм байна. Тэр 20-30 вакцин юм уу? Би бол одоо бараг 20-30 хийлгэж одоо нөгөө Америкийн цагаачлалын нөгөө ногоон картны вакцин оруулах юм бол мэдгүй ямар ч 20-30 вакцин бол би хийлгэчихсэн л ах гэж бодож байгаа. Гэхдээ зарим шаардлагагүй вакцин бас байдаг юм байна тий. Би одоо хэлчихлээ шүү дээ тий. Энэ улсын иргэд ингээд бидний сүргийн вакциныг хийлгээгүй энэ хүмүүс ингэ явдаг юм байна гэтэл Монгол бид тэр чинь хийлгээд ингээд ирчихсэн байна. Тэгвэл дархлаагаа сайн хөгжүүлээд амьдраад яваад байх боломж бас зарим нэгэн вакциныг нь хийлгэхгүйгээр яваад байх боломж бас хүнд байдаг юм байна. Үгүй яг байж болно. Тэгтээ би зүгээр тэглээгээ бүх вакциныг гэж байгааг биш шүү заяа. Зарим нэгэн вакцин тэгвэл ингээ хасаж болох юм байна. Тэрний нэгэн сүргийн вакцин байдаг юм. Өөр тэгвэл бас юуны вакцин байж болдго юм байна цаана. Тэгтээ яг болно л доо болно. Тэгтээ одоо ч нөгөө глобал болсон дэлхий хөгжсөн хүн хаашаач явж болно шүү дээ. Аяллаа гэж бодъё. Нэг улсад орсон чинь одоо сүргийн вакцин байхгүй таныг оруулахгүй гэж оруулахгүй байх боломжтой байхгүй. Тэрийг бол ойлгож байна л. Америкт гадагшаа гартал Африкийн хурц бүгднийг маляриагийн вакцин хийлгээл бүгднийг хийгээл явуулчихдаг шүү дээ тийм. Хэрвээ одоо тухайн улс орондоо өөр амьдраад ийш явахгүй гэж бодож байвал би одоо өөр үнэхээр сайн дархлаатай гэж үзвэл бас хийхгүй гэж байна. Гэтэ тэр чинь бас мэдэхгүй байхгүй. Тэр чинь бас ингээ шоу хаяад азаа үзэж байгаатай яг адилхан байхгүй. Магадгүй би нэг өвчнийг тусахгүй яснаа нөгөө өвчнийг тусдаг тийм байж болно шүү дээ. Зарим нэг хүн ханиадыг арай ингээ нөгөө нэг гайгүй гарчдаг, зарим нэг хүн айгүй хэцүүгээр ингээд давн туулдаг ч юм уу байж болно шүү дээ. Тэгэхээр заавал тэр тэгж азаа үзэх шаардлага хүнд байгаа мгүй юм уу? Угаасаа л ингээд шинжлэх ухаан өнөөдөр ийм юм авчираад ингээд биднэрт бэлдээд өгч байхад тэгвэл тэрнийг за сайн талын судлах хэрэгтэй, муу талын судлах хэрэгтэй. Тэгээд тэрийг одоо ингээд нөгөө нэг хилж үзэх хэрэгтэй байхгүй. Сайн нь илүү гарч байна уу, муу нь илүү гарч байна уу? Надад аль нь хэрэгтэй юм бэ гэдгийг те. Одоо эдгээр эмчнэр яг ингэж хэлдэг шүү дээ те. Танд энэ имийг би бичиж өглөө. Гэтэ уух уухгүй таны өөрийн чинь хэрэг. Бичиж өгж байгаагийн хуваар бол таны биеийн сайн тал нь илүү гэж үзэж байгаа учраас таныг угаасаа гэж бодож бичиж өглөө гэж хэлдэг. Тэрнээс шууд уу гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр вакцин ч гэсэн яг адилхан байхгүй. Хүн хийлгмээргүй байвал одоо тэгээд яах вэ? Одоо жишээлхэд хүүхдээ тэгээд тэр улаан мурхан ч юм уу тусгаад одоо ингээд тэг яах ч аргагүй болгож байгаа хүн бол өөрийнх нь л хийсэн сонголт шүү дээ. Тийм үстэй. Би бол шүү дээ. Би туйлширмааргүй байхгүй. Ингэж одоо вакцин хийлгэхгүй гээл ингээл одоо зүүн тал руугаа туйлшрал. Тэгжээснээ би бүх вакциныг хийлгэнэ гээл ингээл туйлшрахгүйгээр дунд нь ингэж баланслаад яг ямар вакциныг нь би хийлгэхийн тэрийг нь ингэж хийлгэж. Тэгэхгүй болов шүү дээ тий. Вакцин бизнес үү? Бизнес шүү. Зүгээр одоо та нар үгүй энэ хорвоо дэлхий дээр байгаа хэдэн фармацевтикал компани вакцин хийж байна. Бүр хардаа гарын 5% багтахаар. Та нар зүгээр энийг судлаад үзэх юм би бүр хардаа бүр арайчтэй гэж хэлмээр заа юу. Одоо жишээлх юм бол аль орны үйлдвэрүүд байна. За тэгтээ вакцины бол шүү дээ тий зах зээлийг би тэгтээ гайхсан. Энтэхгүйд бол бүр дэлхийн 60-70% гуссан юм билээс. За яг тэд нар бол яг хүн амаараа байж магадгүй заа юу. Вакцин ч өөр хөгжүүлэлт хийх нэг өөр
үйлдвэрлэгч бас нэг өөр байдаг. Харин за үйлдвэрлэл дээр. За үйлдвэрлэл дээр бид дээр нэг хямд хүч байдаг учраас одоо чинь хятадд айгүй их бараа гаргадаг шүү дээ. Тэрнтэй ижилхэн энтхэг тэр нэг үйлдвэр нь байдаг байхгүй юу. Хөгжүүлэлтийн нь бол одоо жишээ Америк ч юм уу Европт хий чинь үйлдвэрээ бол энтхэгэд өгчдөг. Тэнд масс продакшн хийгээд ингээд гадагшаа зардаг. Түрүүн бид нэг техник технологи ярьсан шүү дээ, тий. За Америк бол яалтч яг техник технологиор болоод ингээд тэргүүн болоод дээшээ гараа явчихсан, тий. Тэгээ үйлдвэрлэлээр бол энтхийг тэнд авчихсан байгаа байхгүй. Тэднээс чинь нөгөө нэг хүн хүчээрээ ч юм уу одоо тэгээд нөгөө хямд хөдөлмөр тэнд байж шүү дээ. Бааз нь бас аль эртнээсээ тэдний хөгжүүлсэн одоо жишээ манайх юу хөгжүүлэх үгээд өөрсдөө ингээд бодож байгаа л за энэ вакцины чиглэл арай илүү хурдан манайх хөгжүүлэх боломжтой юм байна. Одоо тэднийх бол IT-аар нэг салбар бариад авсан шүү дээ. Толгойн ажиллаж байсан. Тэгэл тэр талдаа л ингээд яваад байгаа гэсэн. Одоо бас эмийг бол тэднийх чинь айгүйх хийдэг, дуурайж хийдэг эмийг бол маш их хөрвүүлдүүлдэг бас өөрсдөө. За вакциныг патентных хугацааг 20-25 жил 30 жилийн өмнө дээдлэн. За тэр хайвсан юм шиг байна тий. За ингээд патентных хугацаа дуусангууд өөр компаниуд тэрийг нь хийх эрхтэй болоод ингээд уул нь бол би тэгээ бодонгот би удаж байгаа байхгүй юу. За одоо юу гэдгийг чиний патентны хугацаа дуусчлаа маань энэ хүлээгээ сууж байгаа юм байгаа ч би уул нэг фармацевтикал компани байх юм бол тэгээ дуусангууд нь би уул нь үйлдвэрлээд нөгөө энэ чи одоо Америк даяар төрсэн хүүхд болгоно энэ 6-7 доосоор тариад байгаа юм чинь надад бол амар ашигтай биш те дэлхийд даяар энэ чинь ганцхан энэ 360 сая хүн амтай энэ 330 сая 40 сая хүн амтай энэ улсад бас энэ дэлхийд 8 тэрбум хүний чинь бараг тарих гэдэг татчихсан цаан чинь те тэгэнгүүт бусад компаниуд авахгүй хамгийн гол нь бүр энэ pharmaceutical компани би хэлсэн шүү дээ бүр 10 жил бүр гараа 5-3 Merck гэж шүү дээ одоо түрүүний хэлсэн Merck чинь бүр хамаг вакциныг үйлдвэрлээд байгаа юм шиг байна. Ер нь бол Америкийн компани вакцин ч гэдэг юм уу одоо нэг өндөр технологи шаардсан энэ зүйлүүд дээр бүх компаниуд орох боломж байдаг байхгүй. Тэр чинь аюу хэцүү. Нэгдүгürt бол бааз аюу хэрэгтэй. Маш их хэмжээний мөнгө зарж иж баазаа босгоно. Одоо үйлдвэрлэлийн бааз гэсэн үг. За дээр нь ажиллах хүчний асуудал гарч ирнэ. Гэл маш олон туршлага хэрэгтэй. Одоо тэр нөгөө GMP гэж орчинд хийн маш өндөр хамгаалалттай орчинд хийдэг. Тэр орчныг бүрдүүлэхийн тулд асар хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Тийм учраас хүн болгон тэрийг үйлдвэрлээд авах, жижиг компаниуд үйлдвэрлээд авах ямар ч боломж байхгүй. Тийм учраас аль тэр бааз нь хөгжсөн газар л ер нь төвлөрөөл тэр компаниуд л ингээл авч явдаг. Уусаа ийм л юутай явж байгаа. Ер нь бол зарчим нь ерөнхийдөө л юм байна. За ер нь бол за эдгээр чинь цаатлуудад жилд одоо мэдгүй 60-70 тэрбум доллар ирэл 60-70 тэрбум доллар ч одоо манай Монголын жилийн төсөв 3.1 хэдхэн тэрбум гэж та нар бодсон. Бид нэр одоо 20-30 жил итгэх мөнгө чинь эднэрийн зүгээр нэг жилийн орлого болоод ингээд яваад байна шүү дээ тий. Тэгээд ингээд бодонгууд энэ чинь цаана ингээд бизнес миний санаа юу вэ гэхээр шүү дээ тий. Вакцины артал бизнес байгаа ахгүй. Тийм болохоор би заавал ингэж хоёр тийшээ туйлшрахгүйгээр дунд нь баланслаад тэгээд хэрэгтэй вакциныг ашиглаад зөвхөн хийлгээд хэрэггүйг нь ягаад бид нар хийх гэсэн бэ? Эсвэл тэгээд дархлаагаараа цаашаа яваад байж болдог юм. Зөвхөн дархлаагаар. Нэг асуудал. Одоо чинь хэрэгтэй хэрэггүйг хүн болго мэдэх ямар ч боломжгүй шүү дээ. Бас аюу хэцүү шүү дээ. Аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүй гэдгийг мэдэхгүй байхгүй. Ер нь хэлэх гэж байгаа вакциныхаа тухай одоо яг зөв мэдээллийг өөрсдөө олж аваад өөртөө зөв шийдвэр гаргах нь хамгийн чухал юм аа гэдэг одоо зөвлөгийг л өнөөдөр бидний подкастаараа үзэгчтэй сонсогчтой хүрэхийг зорилоо. Ингээд вакцинжуулалт ба дэлхийн өөрчлөлт гэсэн энэ сэдвээр ярилцсан подкастаа өндөрлөж байна. За баярлалаа. Баярлалаа. Зочдлогчтой бас баярлалаа.